Хоёр бамбарууш Унгар ардын үлгэр. Эрт эрдийн цагчим санж нэгэн хөгшин баавга хоёр бамбарууштайгаа амьдардаг байжээ. Хоёр бамбарууш нь өсөж том болоод алтан дэлхийг хэрэн хисж явж аз жаргалаа ирэхээр шийдэж гин. Хөгшин ихтэй очиж салах ёс гүйцэтгэлээ гин. Ихэнх хүүхдүүдэд тэрвэрч үнсэд хизээ нэгэн цагт нөгөөгөө орхиж болохгүй шүү гэж загчээ. Бамбаруушнууд ихийнхээ захиасыг биелүүлнэ гэж амлаад алсын замд оджээ. Яваад л байж гин. Нэг өдрийн турш явжээ. Хоол хүнс нь барагдаж гин. Замаасаа хоол олно гэдэг бэрхэл байгаа биз хөрхийс. Заах минь хотоод хоол нэхэд тисхийн аргагүй боллоо доо гэж дүүн гомдол гаргажээ. Би ч бас хүнд байдалд ороод байна шүү гэж ах нь толгоогоо сэгсэрчээ. Явж байгаа замаасаа нэг шахсан бэслэг олжээ. Гэтэл олзоо шударгаар хуваах авьяас дутаж гин. Нэг нөгөөдөө том нь оногдчихвээ гэж ухаан жолоогүй айж байжээ. Хоёулаа бүр хэрүүл маргаанда хүрээд бархиралцаж байтал нэг үнэг хурж иржээ. Багчаа та нар ёндаа ингэж маргаан болов дээ гэж үнэг асуухад хоёр бамбарууш учирсан зовлонгоо ярьжээ. Ямар юм зовлон байх вэ? Энэ нь зовлон биш. Бясалхийг чинь би тэнцүү хувааж өгье. Хинэн ах, хинэн дүү болох нь надад хамаагүй хэрэг гэж үнэг хэлжээ. Энд чи харин сайн хэрэгтэй гэж хоёр бамбарууш баяр хөөр болов. Үнэг бясалхийг аваад зориуд том жижиг хувааж өргөчээ. Энэ нь том байна гэж хоёр бамбарууш зэрэг бахиралдав гин. За багчууд минь чимээгүй бай. Энэ чинь ялингүй хэрэг. Одоохон би аргална гэж үнэг хэлээ. Том хэсгээс нь имтэлж аваад залхичихжээ. Одоо том жижиг болчихжээ. Энэ нь том байна гэж хоёр бамбарууш бас л бархирав гин. Гайгүй. Би чинь хэлсэн ажилдаа эзэн болдог юм шүү гэд хэсгийг нь дуртаяа аваад иччихжээ. Бас л том баг болжээ. Одоо энэ нь том байна гэж хоёр бамбарууш сандран бархирав гин. Үнэгний ам нь амттайхан бясалгаар дүүрсэн тул арай ядан дуугарч хүлээж бай. Гайгүй. Одоохон тэнцүү болно гэжээ. Үнэг иймэрхүү яваасаар л байж гин. Хоёр бамбарууш бясалгаа ийш тийш нь томоос баг руу, багаас нь том руу дуурах хар нүдэрээ ширцээр байж гин. Үнэгч сайн хуваагч өөртөө гихчийн үлгэрээр л хувааж гин. Хоёр бамбаруушид хоёр жаахан үрцэл үлдэж гинэ. За яамаа багчууд минь. Багч гэсэн тэнцүү болсон шүү. Хоол болох болтугай гэж хэлээд үнэг сүүлээ шаргасаар оджээ. Шударгаар хувааж чадахгүй бол өөрсдөд биш хүний хоол болно гэдгийг хайрт дүүнэр минь үргэлж санаж